Сайн байцгаана уу? Та бүхэндээ хүүхдийн бүтэн биений массаж хэрхэн хийх талаар зөвлөгөө өгье. За бүтэн биений массаж хийснээр хүүхдийн цусны эргэлт сайжирч, дархлаа дэмжигдэх үйлчилгээтэй мөн хүүхдийн булчин суллах үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдийн ерөнхий хөдөлгөөнийг дэмжих ийм ач холбогдолтой. За бүтэн биений массаж хийхдээ анхаарах зүйл нь болохоор хүүхдээр арьсан дээр ямар нэгэн тууралтгүй байх хэрэгтэй. Хүүхэд халангүй, ханиадгүй идхийнэ. За ингээд та бүхэндээ хэрхэн яаж хийх талаар үзүүлье. За хүүхдийн бүтэн биений массажийг хийхдээ хүүхдийнхээ орчныг бэлдэн гэрэлтүүлэх сайтай дулаан орчинд 5 дугтай орчинд хийнэ. За хүүхдийнхээ тосыг бэлдэн биений тосыг хүүхдийнхээ биеийн тохирсон тосоор хийнэ. За та бүхэндээ яаж хийх талаар зөвлөе. За массаж хийхдээ хөлнөөс нь эхэлнэ. Хөлөө гараараа барьж агаад доороос нь дээш нь чигэд хөдөлгөөнөөр хийлнэ. За массаж хийж байхдаа хүүхдэд завир үүсэхгүйгээр массаж хийх. За хөлийн ууланд болохоор эрхээ уруугаараа хөлийнхөө уулыг илгээд за ахаад дээрээс нь доороос нь дээш нь хийн. За эргэлдүүлэх хөдөлгөөнөөр хийж болно. Голцоо массажаа дандаа эргэлдүүлэх хөдөлгөөнөөр хийж өгнө. Бага зэргийн түлхэлттэйгээр за одоо хуруунуудад нь хийж өгнө. Зөөлөн, маш зөөлөн хийж өгнө бүтэн биений массажийг. За мөн адил. Дандаа доороос нь дээш нь. За хажуу талын нь болохоор мөн адил доороосоо дээш нь түлхэх хөдөлгөөнөөр хийж өгнө. За ингээд хөлөнд хийгээд дууслаа. За дараад нь хүүхдийнхээ гарт хийн. За мөн адил тосоо хүрэлцүү хэмжээтэй авч агаад за гартаа сайхан халуун хүртэл хийлээд за хүүхдийнхээ гарыг бариад за мөн адил доороос нь дээш нь чиглэлтэй. За буугалганаас сууны хонхор хүртэл. За мөн адил бага зэргийн даралттайгаар өнгөний илж өгнө. За арийнхын хэсэгт мөн адил буугунаас мөрний үе хүртэл. За гараа эргэлдүүлэх хөдөлгөөнөөр жигэд даралттайгаар илж өгнө. За одоо гарын алганд хийн. Хоёр эрхийн уруугаараа гарын дотор талын алганд за мөн адил эргэлдүүлэх хөдөлгөөнөөр дунд зэргийн даралттайгаар илж өгнө. За ингээд 5-6 удаа хэлнэ. За одоо хуруунуудтай хийн. За хуруу буугаас баг зэрэг айжуухан бариад за хуруунуудаа доод хуруугаараа илж өгч чинь. За бүх хуруунуудад хийн илгээ. За ингэж хийхдээ маш зөөлөн хийж өгнө. За хүүхдийнхээ гарыг их болгоомжтой зөөлөн барьж өгөхгүй хит их чанга бариад бас гинтдэг мултрал их үүсч идэг. Тийм болохоор массаж хийхдээ бэхлэгээнүүдээ сайн хийж барьж өгөх ёстой. За ингээд мөн адил 5-6 удаа за доод сэтгэгт нь илж өгч чинь. За эргээ дахиад алганыхаа хэсэгт за 5-6 удаа зөөлөн хийлээд за буу хэсгээс барьсан байна. За алганыхаа хэсгийн массажийг дуусаад ахаад мөн адил бууганаасаа тохоо үртэл мөр үртэл за арын хэсэгт нь бас бууган хэсгээс мөрний үе хүртэл эргэлдүүлэх хөдөлгөөнөөр. За 3-4 удаагийн давтамжтайгаар энэ массажуудаа хийнэ. 2 хөлд 2 гарт массаж хийснийхаа дараа хевлэт хийнэ. За хевлэт хийхээс өмнө адил тосоо хүрэлцүү хэмжээтэй авч агаад хевлэгээ нар зөв тойруулж хийлнэ. Жаахан гэж нар зөв тойруулж хийлнэ. За мөн адил жигэд хөдөлгөөнөөр 5-6 удаа хийлнэ. За
Одоо чэйжэнд хийнэлгээ. За чэйжний хэсгийн булчин дээш нь чиглэлтэй. За нөгөө талынх нь мөн адил дээшээ чиглэлтэй. За чэйжийн хэсгийнхаа болохоор хавирганы нуман дундуур зөөлөн түлхэх чиглэлтэйгээр. За энийг бас мөн адил. За хүүхдийнхээ арын хэсэгт яаж хийхэр зөвлөе. За тосоос мөн адил хөрөлцөө хэмжээтэй аваад. За өсгийн нөөсөө өгцөг хүртэл тосод өрхөж өгнө. За хөрөлцөө хэмжээтэй бүх тосод өрхөөд за хүүхдийн хөлийг ааж жоохон байраад бэхлэнэ. За мөн адил түлхэх хөлөөнөөр дээш нь чиглэлтэй. За хажуудлаас хийж өгч болно. За эрхийн уруугаар мөн адил хийж болно. Массаж хийх арганы олон янз. Эргэлдүүлэх хөдөлгөөнөөр даралттай аргаар түлхэж хийж чинь. За мөн адил эрхийн уруугаар хийж болдог. Дандаа дээшээ чиглэлтэй. За одоо хөлийн улд мөн адил доороосоо дээш нь чиглэлтэй. За хөлийн улд их зөөлөн хийж өгнө. Их мэдрэг байдаг учраас хүүхэд их чочдог. За өсгийн дээр болохоор хоёр тийш нь. За мөн адил хоёр уруугаараа тарж хийж болно. За ингэж хийхдээ ерөөсө талбай орохгүйгээр бүгд орно. За хурднуудаа бас хийж ийнэ. За хүүхдэн хөлөө дотоод байвал ингэ барьчих болдог. Гарынхаа алган дээр хүүхдээ хөлийг тавиад. За мөн адил доороос нь дээш нь түлхэх хөдөлгөөнөөр. За ингээд 3-аас 5 удаагийн давтамжтай нэг хийхдээ 5-аас 6 удаа хэлж өгнө. За хоёр хөлөнд хийж дуусны дараа нуруу хэсэгтээ хийн. Мөн адил тосоо хөрөлцөө хэмжээтэй аваа хоёр гарын таалууд хүртэл хэлж яагаад. За доороос нь дээш нь бүх үеийн тэгэхээр тосоо хөрөлцөө хэмжээтэй дүрхэн. За тосоо тараасны дараа мөн адил доороосоо дээшээ чиглэлтэй түлхэх хөдөлгөөнөөр баруун гараараа хийж. Хар сүлний хэсгээс даалны үе хүртэл даал хүртэл. За энэ мөн адил ийшээ ороод зуны орхоор гарч ирж байна. Дандаа түлхэх чиглэлтэй хийж өгнө. За бүх биеийнхаа массажийг хийсний дараа хамгийн сүүлд нь толгоонд массаж хийнэ. За хүүхдээ суулгах байралтай. За толгоогоо эхлээд бэхлэн духнаас нь гараараа барьж агаад. За самнах маягаар зөөлөн хурууныхаа өндгөр доошоо чиглэлтэй. Толгой массаж хийхдээ духнаас нь баа зэргийн хамгаалт маягаар бариад. За хурууныхаа өндгөр орой хэсгээс өсгөл хүртэл. За хурууныхаа өндгөр илэх маягаар хийж өгнө. Гой сууж юм. За нөгөө талд мөн адил. Дандаа самнах маягаар хурууныхаа өндгөр зөөлөн жигэд илж өгнө. Толгой массаж нь тархины цусан хангамж сайжирснаар хүүхэд их тайван амарч өгдөг. За мөн адил 3-аас 4 удаа. За массажийг хийж дуусаад хүүхдээ усанд оруулна. Улаан хувцалнаа. Массажийг өдөрт 1 удаа 5 хоногийн хугацаатай хийвэл илүү үр дүн өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.